Энэ дотор кофе уухад нэг кофе Монгол мөнгөөр нэг 35,000 30,000 гэдэг. Oops. Хүмүүс хараад штэ. Ёос амар халуун байна. Нэг залуу ингээд Lamborghini-г ингээд зогсчихсон байхгүй. Тэг би хажуугаар нь явахтаа харсан чи вау яг адилхан аттай залуу байсан байхгүй. Парисаар явж хахад л бүр ингээд амар зөв. Би бүр амьдралдаа харж байгаагүй олон Lamborghini нэг дор өдөр бүдэ харж байгаа юм чи. Хар халуунд хар цайл уухан да. What's up guys, бүгд өнөөдөр за бид анх удны баг анхны шухуу влог ер нь бол орж байна. Тэгээ өнөөдөр ер нь бол би юу гэж бодсон бэ гэхээр нэг онлайн ажилладаг хүний ер нэг өдөртэй өдөр ер нь яаж өнгөрдөг вэ гэдгийг хаана ажилладаг уу, тэгээ кофе мофи уугаад гадуур гой юм яриад гэрээс явах гэж байна. Би харагдаж байна. Тэгээд одоо гарна да. Яв тэгээд ерөнхийдөө Европын байрнууд нэг иймэрхүү байд юм дөө дундаж газрууд. Right. За манай neighborhood харагдаж байна. За сая нэг 2 цаг орчим сууж агаад гарч ирж байна. Тэгээ гарч нэг кофе уучаад тэг буцаж орж ирд юм уу гэж бодож байна. Тэгээ кофенд гарцгаая. За энд нэг юм пиццаны газар үүд ийшээ орж бас би нэг хаяа пицца идэх юм аа. Өнөөдөр хинт кофе зардаг болохоор. За тэгээд ийшээ явна да. Ийшээ явж нэг ямарчсан. Ийшээ ямарчсан кофе шоп орж кофе уугаад гэж бодож байна. За. Өдөр бол энэ гоё юм байна. Эндээс нь ус хоожоод тэгс хэрэгчт юм байна. Хар. Нэгээс хас сэргээд оо shit. Яа. Сэргээд ирчтэй байна. За ийшээ явж юунд явсараад ийм газар орлоо. Энд сууч. Энэ жижигхэн газар хүн багтай байна. Энд суучий гэж бодож байна. Монгол кафе гинэ. За энэ шорно. Can I have double shot americano? With iced, yeah. Iced double shot americano. For here, yeah. Я кофе авцсан. Энэ суугаад уучт юм уу да гэдээ явж байна. Alright. Горц кофе авцсан, компьютер тавьсан. Тэгээ Wi-Fi тавьсан. Амарч энэ сууж байгаа ажиллаж агаад тэгээ буцаад номын сорё даа гэж бодож байна. Ингээд чивчээ зүүчээр айгу амар юм байна. Нөгөө нэг AirPod ч noise cancellationтэй шүү дээ. Тэгэнгүүт нөгөө нэг гадны чимээ айгу орчны дуу бага болохоор ярихад айгу амар юм байна надад. Тэгсээр нэг гадаа байгаа орчны дуу айгу багтай. Тэгээ mic ингээд noise cancellationтэй бас mic-тэй болохоор дуу айгу гоё яд юм шүү дээ. Бас мэдмээр л юм байна. Тэгээд guys би нэг айгу чухал сүүлд нэг онлайнаар яг 100% ажиллаж байхад нэг айгу чухал юм ойлгосон. Тэрийг бас хуваалцаж бодлоо. Юу мэдэрч байгаа би хуваалцаж бодлоо. Яг ингээд хүмүүс Instagram дээр те ямар их мөнгө болж байгаа, яаж ажиллаж байгаа, яаж мундаг байгаагаа ингээд үзүүлж байгаа шүү дээ те. Тэгээ яг ерөөхдөө бодит байдлыг хуваалцахад ер нь нэг нийт цаг хугацааны 80% ерөөхдөө баг ганцаараа өнгөрдөг байхгүй хөвчлээ. Ягаад тэгэхээр ингээд шинэ мэдээлэл цуглуулна. Ингээд яг ганцаараа суух юмуд аюух гардаг байхгүй. Тэгээ би яг энэ хугацаанд юу ойлгосон бэ гэхээр онлайнаар юу нэг хүн ажил сурах гэж байгаа бол хамгийн чухал баг эзэмших ур чадвар нь өөрөө өөрийгөө мотивацчлуулж сурах гэх юм уу, өөрөө өөрийгөө зорилготой байлгах. Тэгээд өөрийнхөө энергийг энерги вампирууд гэдэг зүйл хүмүүсээс хамгаалах гэдэг зүйлүүд аюул чухал санагдсан. Яа тэгэхээр хинт ч танд юу хийх чинь заахгүй байхгүй. Хинт ч одоо чинь энийг одоо энийг туршиж үзье ч юм уу те энэ контентыг явъя гэдэг юм заахгүй байхгүй. Та өөрөө л энийг туршиж үзэж болох юм байна. Тэ одоо жишээ нь ийм контент би хийж үзэх юм байна. Энэ хэмжээний мөнгийг олж чадах юм байна гэж өөрөө л зорихгүй болвол хинч таныг яг одоо энийг хийгээд гэж хэлэхгүй байхгүй. Тэгэхээр тэр хамгийн чухал дуу шалгуур санагдаад байна. Тэгээ нөгөө нэг энэ яг Монгол юм зүрхгөөд өглөө би зохиоч ямар цаатаа нэг орж ирсэн байхгүй. Хүн нөгөө нэг санаагаа хааш нь хэр хол шидэж чадна тийшээгээ биеийг очдог гэдэг. Яг л тэр юм билээ. Дахиад манайхны сонсоод байгаа аим гоё юм. Хүн санаагаа хэр хол авчиж шиднэ, хэр хол авчиж шидэж чадаж явуулна. Тэрэндээ ерөөсөө биеийг хүрт юм бэл. Тэгэхээр гол нь нөгөө нэг бидний эхний ажил бол ерөөсөө биеийг хөдөлгөх биш те. Эхлээд санаагаа нэг газар аваачих байхгүй. Би сард хэдэн төгрөг болох гээд байгаа. Хаана амьдрмаар байгаа, ямар лайфстайл амьдрмаар байгаа гэдэг. Одоо ингээл яг л ажиглангууд би одоо яг нэг юм хүсдэг байсан амьдралаар л амьдраад байгаа байхгүй. Гэхдээ энэс илүү миний санаа хүсээгүй учраас би яг энд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр миний одоо дараагийн нэг 3 жил, 4 жил, 5 жилийн зорилгоод би үнэхээр чадах хэмжээгээр амар том мөрөөдөж, том зорих хүсэлтэй байгаа. Одоо жишээ нь ингээл энд яг энд бол нэг тийм алга. Гэхдээ энэгээр ингээл годомжинд би бүр илүү баян хотууд шүү дээ. Парисаар явж хахад л бүр ингээд амар зөв. Би бүр амьдралдаа харж байгаагүй олон Lamborghini нэг дор өдөр бүдэ харж байгаа юм чи. Зүгээр л хүмүүс одоо над шиг ингээл гадаа нэг кофе шоп яагаал одоо энд ийм парклцсан байдаг машинууд дээр зүгээр бараг л
Lamborghini, Rolls-Royce мос гэл зүгээр л ингээ амар зөв. Үнэхээр мөнгөтэй юм лээ. Тэгээ би хараад Монголд ч Lamborghini ч юм уу тийм одоо шинэ хэдэн 100 сая долларын хэдэн 100 мянган долларын машин аягүй бага байдсан шүү дээ, тийм. Тэгэл энд ч амар ховрын бараа гэж харсан чинь үнэтэй том хотуудад чи энгийн үзэгдэл байгаа хөө. Тэгээ би яг нэг залууг харсан юм. Яг одоо миний сууж байгаа шиг юм годомжинд нэг иймэрхүүдөө газар байсан байхгүй юу? Тэгээ нэг иймэрхүүдөө газар зүгээр суугаад яатсан байсан. Одоо шинэ ингээд хүмүүс ингээд машина парклцсан байгаа шиг ингээд нэг залуу ингээд Lamborghini-г ингээд зогсчихсон байхгүй. Тэгээ би хажуугаар нь явахтаа харсан чи вау яг адилхан аттай залуу байсан байхгүй. Тэгээ би гайхаал хүүх тэгэл баг надаас нэг ганц хоёр ахвал гэмээр залуу байсан, нэг араб залуу. Тэгэл би яа бас л ийм байж болдгийм биш үү гэдэг аимархан юм бодогдсон байхгүй. Тэгэл нэг надад амар сонир санагдчихсан. Ягаад тэгэхээр ингээл ваа тийм залуу чинь ингээл 250 мянган долларын машин унтсан ингээл явж байгаа байхгүй. Тэ Францд. Тэнгүүд л бодогдсон юм нь яагаад ер нь би биш гэж одоо амар бодогдсон. Яагаад би байж болохгүй гэж та. Яагаад одоо тэр залуу битүүрийн ганц зүгээр ялгаан л байсан гэхээр тэр залуу тэр машиныг авч чадна гэдгийг харж чадсан итгэсэн бохоо. Тэгээ тэрний хараас үйлдэл авсан. А би магадгүй харж чадаагүй бах те. Тэр нь л ерөөсөө ганц ялгаа байдаг юм билээ гэж бодсон. Тэгэхээр бол би зүгээр хэлэхэд өөрийгөө байнгын мотивацжуулах аль нөгөө өөрийнхөө санааг дараагийн түвшинд хүргэх аягүй чухал юм билээ гэж бодогдсон. Тэгээд ерөөсөө өөрийнхөө оюун санааг хол шиднэ. Тэрэндээ хүрч чадна гэдэгт итгэл үнэмшлийг суулгана. Тэгээд ерөөсөө тэрнийхээ араас зорилготой үйлдэл авч явах уус болох юм билээ. Цаг орно л та. Of course цаг орно те. Бид нар ч юм бас ингээд юм далиод үлч цаг орно. Гэхдээ гол юм ерөөсөө өдөр тутамдаа тэгээ байж аягүй чухал юм санагт. Гас хэрвээ намайг яг онлайнаар яг юу хийгээд идэм бэ гэж бодвол зөв би ерөөхдөө тайлбарлах. Одоо ингээд нэг удаан удаа ингээд компьютер дээр суудсан ингээд нэг юм хийгээд нь штэ би. Юу хийгээд идэм гэхээр ерөөхдөө клиентуудын ажил, надтай хамтарч ажилладаг компаниудын яг үндсэн ажил, цаад контенттэй юмнууд дээр нь. Тэгээ би чинь сүүлийн брэнд билдер гэдэг ерөөхдөө категориор ажилладаг. Ерөөхдөө нэлээд мундаг амжилттай хүмүүсийн цаад брендинг, контент, стратеги, автоматжуулалттай тэд дээр нь ерөөхдөө 100% онлайнаар ажилладаг. Ерөөхдөө хин нэг эсвэл ямар нэгэн компаниг онлайн ертөнцид нь ингээд бүр гаргаж ирдэг хүн гэсэн. Одоо хүмүүс бол байшин барьдагтай адилхан би тэр хүмүүсийн онлайн орон зайд нь одоо байшин барьдаг хүн гэсэн үг байхгүй. Тэгэхээр тийм ажил хийдэг. Тэгээд нэг сар 2 сар гэх юм бол яг ерөөхдөө дижитал бүтээгдэхүүн бас гаргах сургалтуудыг ганц 2 хүнд маш хөвчсөн байдлаар өгч байгаа. Тэгээд 7 сараас нэг сургалт эхлэх байх. Тэгэхээр тэрэнд бүртгүүлэх бас хүсэлтэй. Үнэхээр сериус нь үнэхээр яг хамтарч ажиллах хүсэлтэй тийм. Үнэхээр яг суралц хүсэлтэй ч юм тийм хүмүүс байх юм бол над руу миний Instagram 2-ын топ бичээд тэгээд мэдээлэл авч болно. Тэгээд бас үнэгүй сургалтын мэдээлэлүүд ерөөхдөө авч болж байгаа шүү. За тэгээд хэлсэн. Хин бэ энэ. Юу яриад байгаа юм бэ? Ажил хөрлөө хийж байгаа чаа. За хинт оолгоч за. Тат хинэх үү? За. Гарцгаая. Манай офис гоё юм уу? Гараа. Thank you. Манай офис энэ хэрэг. Гоё юм уу? Манай офис гоё уустай. За офис дээр ирсэн. За ерөөхдөө өнөөдөр бол нэг 3-4 цаг яг ажилтдаг төлөвлөлөө хийсэн. Тэгээд бит хоёр юм идэх гээд энэ хүний гэрээс нь дуудаж гаргаж яриад авчираад байж байна. Офис дээр авчирч тийштэй шууд. За бит хоёр ийшээ явах хаа. Яг үндэ. Бит хоёр ийшээ юунд явах гэж байгаа? Нэг айгу миний орох дуртай нэг турк ресторан байдیں۔ Тийшээ орж хоол идэх гэж байгаа. Би ерөөхдөө бол байнга яг ажлын дондор орж идэх хөөх амар гоё газар байгаа. Тийшээ орж харуулна. Камераментэй олсон. Тэгээд ганцаараа явхаар бас жоохон гадуур бичих айгу ичээд байх юм. Одоо энэ манай хүмүүс намайг ингээд бичээд яваад байхлаар амар өөртөө ихтэй гудамжинд ингээл яриад яваад байдаг гэж бодд юм шиг. Би ч бас айгу санаа зовдөг шүү дээ. Бас тэгээ хүнтэй явахаар айгу ийшээ элийн шинэ сүдэртэйгээр авч. Тэгээ айгу гоё ингээ яхаар гоё яадаг хаа та. Тэгээ айгу сонин юм анзаарсан би. Тэр нь юу байсан бэ гэхээр шүү дээ та. Ийм үнтэй одоо турк хоолны газар турк хоол бол миний хувьд бол ер нь дэлхийн бараг топ 3 дор хоолны хоол зөө. Тэгээд ийм үнтэй газруудад айгу хоолнд нь суугаад юм л гэсэн. Тэгээд зүгээр ийм турк Монгол ах нарын гэдэг шиг те нэг турк ахын ажилуулдаг газрын хоол бүр амар гоё зөө. Үнэнч гоё порцсон чих айгу дэжгүй байдаг. Тэгээд тийш орох гээд ерөөхдөө битээр одоо явж байна. Тэмээх үү? За тийм. За баярлаа. Зя гэр уштаал гэдэг ийм турк хоол ямар ч авсан турк цайтай баах уу цайл юм да манахаар.
Яа тэгээд нэг гадаа сууж байна. Ямар ч иднэ. Яа тэгээд гадаа аюу халуун байна. Тэгээд ерөөхдөө гадаа суух юм гоё байна. Трам ишээ. Хар халуунд хар цайл уух юм да. Оо тэм гоо за сүвэн будаа мах могоо бүгдийг нөлөө авцсан. Айгуу гоё эд энийг итгэхээр. Энэ бол ер нь миний яг энэ Европт тэгээд идсэн Италид пастанаас хойш хамгийн гоё ер нь хоол гэж дүгнэж байгаа. Багтаа энэ манайхаар бол зөөхөн шиг юм байгаа гэдэг ямар санаа. Аймаг супер. All in one. Тэ чингээ бараг яа, супер. За. Опс. Тэ хоолоо идчихлээ. Харж жоох амарч байгаа тэгээд хүмүүс хараад штэ. Behind the scenes. Gang Grill Lobby is back. За тэгээд нэг тиймэрхүү байна. Ёс, амар халуун байна. Yes. Энэ дотор кофе уухад нэг кофе Монгол мөнгөөр нэг 35,000 30,000 гэдэг. За тэгээд өнөөдрийн влог энд хүрээ дуусгая. Тэгээд дараагийн влогоор ямар ч уулзцгаая. Дараагийн влогоор илүү гоё сэдвээр гоё влогууд юу орох гэж бодож байна. За тэгээд энэ үрт хамт байсан хүмүүстээ баярлалаа. Тэгээд иймэрхүү влогууд юм үзэж явах хүсвэл subscribe хийгээд лайк дараад тэгээд хүлээж аваарай. За тэгээд бүгд амжилтсая.